Сайн байцгаана өрх өмсөгчтэй та бүхэндээ өглөөний мэнд төргий. Шанхар телевизийн өглөөний цай тантай хамт уян нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор илгэлийн урлагийн парадын хамтлагийн ахлагч Булган Эрдэнэ байлаа. Ингээд гэрт нь ороо бид нар 13 дугаар хорооллын алтан өргөө хотхонд ирээд байна. За ингээд гэр рүү нөрөх үү. Жүжигчин Булган Эрдэнэ маань өглөө ер нь хитэн цагт усж байна. Өглөөний ажил хитэн цагаас одоо юу хийхээс эхэлдэг вэ? Ой би чих унтах дуртай юм шүү дээ. Манай урлагч орой нэг их оройтдаг. Тэгээд одоо ажлын 5 өдөр бол өстө өглөө тэгэл нэг 7 юм уу 7 ахс ирэл басна. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуультна. Заримдаа ч яг одоо орой их оройтсан үед үл тэгээд ихчээр нүргүүлээл өөрөө унтахаал уу. Ер нь бол тэгэл 7-оос 7 ахс хооронд л басаал. Хүүхдээ цэцэрлэг төрөхөөс л эхэлнэ. Хүүхдүүдтэй ер нь цагийг хэрэг өнгөрөх үү? Энэ хүүхдүүдтэй өнгөрөх цаг зав олдох нь нэг хагасаа бүтэн сайнд л ер нь гайгүй хүүхдүүдтэй цаг өнгөрөх. Ер нь тэгэл болж игэл тэгэл өнгөрөх л бодгийн тэгээ одоо болохгүй муу бас. Өглөө хичээл нөрөж өгчөөл тэгээ заримдаа манай дундах өглөө хичээлтэй байдаг байхгүй юу. Тэгэл орой унтчихт нь би орж ирээд өглөө намайг унтчихт нөгөөд чи яваад тэгэл хоёулаа заримдаа таарахгүй 2 3 хоног шүү дээ. Одоо жүжигчин маань ер нь хаана харьяалагдж байна? Ямар уран бүтээл хийж байна? Одоо чуб театр таал байна дөө. Чөлөө уран бүтээлч. Одоо дулаат юу хатандоо продакшн гэдэг нэг студид тэрний ажил тэр байж байгаа. Тэгээд пародиг хамтлаг байгуулсан. Одоо жил гарan баг 2 жил шахуулж байна. Тэгээд одоо тэгэл хувийн уран бүтээлийг хийж байна. Хамтлаг ер нь хэдэн гишүүнтэй ойрдоо тоглолт хийх хэрэгтэй байсан уу? Тий. Бараг чи гуруула. Нямхүү анх хоёрыг 2 жижигчин байгаа тэгээ гуруула. Тэгээ одоо нэг UB пас тэгэхэд нэг байгуулагдаад 2 жил шахуулчлаад нэг зөмөрө тоглолт хийгээл хүмүүс бас тоглолт хийгээч тэрхэл. Ачтаа чөлөө мотлол 10 сарын 19-нд. Завчдөө мотлол тэгээ хамтлагийн анхны тоглолт. Ер нь өмнө ямар хамтлагт харилцажсэн бэ? Би Сойс төгсөөд эрхэм мэлчд ороод нэг жил болоо тэгэл тэрнээс хойш өөр хамтлаг тарилдаг. Сойс ямар багшин шав байсан бэ? Сойс тэгэхээр ардын чинь ганд мөр өгшээ ганд хоёрыг өгш гээд ортнаас нь багшаа. Тэгээд дараад нь би чинь Канадарам ангид явж байгаа дараад нь уртын дуруу бас цуг зэрэг яваад. Тэгээд уртын дуруу өгөхөд дэлгэр өгш чулууд зөг хоёр. Монгол улсын гаж чинь чулууд зөг. Солийн дөрвөн наштанд дэлгэр өгш шав. Олон багштай биш. Ер нь төгснөөс хойш юу ясна? Уртын дуу дуулсан уу? Ер нь дуусаа. Тийм тоглолтын дээр ямар дуу дуулсан? Янз янзын дуу дуулна. Яг тайзан дээр гэх юм бол нөгөө 2006-онд би нэг ганцаар анхны бие даасан тоглолт хийсэн. Гэхдээ эртний сайхан гээд сайхан айзан бүртээ сайхан дуу дуулсан. Одоо ихтэй бас нөгөө уртын дуу гэсэн илгэлээр л яваад байна л да. Уртын дуу дуулаад багш нараас ямар шиг хүнлэг авсан? Гайгүй. Гэхдээ яг багш нартаа бас жоохон зэмлүүлээл хийдэг. Юу яаж хийгээл. Бүтэн дуугаа дуулахгүй байна гэх. Гэтэ яг одоо энэ тэнд найр хоригн дээр дуулнаад бол. Уртын дуугаар явсан дээрээс нь лөө илгэлээр хашуурдгаар явсан дээрээс юм болов. Тэр нь тэгж тунгааж бодчихсон уу? Гэхдээ одоо нэг тэгж бодож байгаагүй шүү дээ. Гэтэ уртын дуучид бол зөндөө олон сайхан уртын дуучид гэж байгаа шүү дээ. Яг илгэл гэхэр чинь бас хэцүүхэн байгаад байна шүү дээ. Тэгээ бас илгэл чинь бас одоо юу гэдэг юм бас уртын дуугнаасаа илүү бас жоохон нөгөө хобби талтай. Хоббигоор явах чинь бас сайхан явж шүү дээ. Уртын дуугаар ирэхгүй. Та нарын үеийн нөгөө сойсын сургалтын чанар
багш нарын бас шаардлага төр өөр байсан баг. Одооны ер нь ямар байгаа бол анзаарч харж байгаа юм. За ёстой мэдэхгүй. Тэрийг одоо яг тэгэж одоо сууж ямар байгаад маагал гэж бодож байгаагүй. Гэтэ бидний үед бол амар одоо их цөөх хүүхд авдаг байсан юм. Анх чинь нэг 190 хүүхдээс 17 хүүхд авч ирсэн шүү дээ. Одоо болохоор 40-50-аар нь авдаг гэж сонссон. Тэгэхээр одоо ямар болт юм бол. Би ч одоо босродын яамны хяналтын хилцээч дэмжлэх тэрээс мэдгүй. Аранга аймгийн Эрдэнэтлэх гэсэн үү тийм ээ. Ер нь ойр тойрны тусаар болчихгүй. Модлон нутг руугаа сайхан яваад ирсэн. Энэ жил зүгээр аймгийн төв рүү очижсан. Нэг хоёр явсан. Сонгуулаар яваад ирсэн. Сонгуулаар яваагүй. Сонгуулаар чинь урлаг уруу сайхан хорчихсан шүү дээ. Энэ жил хорчихсан. 2008 онд бол нэлийн явсан. Тэгээ 2008 онд явж исэн. 2008 онд чинь Арангаа нутгаар явж исэн. 2008 онд чинь Сумандаа очиж сар болсон шүү дээ. Энэ 19-ний тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ? Тэгээд одоо зарим олон зүйл байгаа юм чинь. Зарим зүйл нь бэлтгэл хангадал, зарим зүйл дээрээ яхан бажигтаад л. Тэгэл болчихноо болчихно. Ерөнхийдөө бэлтгэл хангадал олон төмнийхээ үеийг харагдаж байна. Хамтлаг ер нь яг хаана байрлаж байна? Тодорхой бас нэг түрээсийн байр энэ төр бид нар байлдаг. Бид нар чинь Дашчоолын хідээчүүд. Одоо тэр Хатандуу продакшн гэж байгаа. Хатандуу продакшны байранд баярлж байгаа. Нийслэл хотынхоо ер нь шинэ хэмнэлт дасж байна уу? Одоо энэ хотын шинэ дарга нэлээд бас арга хэмжээ зохион байгууллаа шүү дээ, тий. Энд ер нь дасах шинж байна уу? Дасж байна. Энд ямар шохон сэтгэлтэй энэ залууны хувьд ер нь? Уг нь бол янз янз зарал яриад байгаа. Одоо жишээ нь би бол хувийн хувьд бодож байгаа юм. За одоо ажлын 5 өдөр байна. Нөгөө 4 өдөр намайг сайхан төвжрэлгүй явуулахад хүмүүс машина тавьчихад байхад би нэг ганц өдөр тавьчихад яах вэ гэж тавьж байгаа юм. Гэхдээ нөгөө талаасаа бас бодоход бол захиргааны арга хэмжээ чинь. Бас нэг хүнлэг ардсан нийгэм байна чи бас нэг хүн эрх чиглэлтэй машина бариад явж болохгүй шүү дээ. Машина байж болохгүй шүү чигээ хязгаарлалчаад бариад гарахаар нь торгочж чинь. Тэгээд талаа бас нэг жоохон тийм. Гэхдээ дээрдэх байх л та. Тэгвэл ер нь нэг өдөр бол машинг явахад яах вэ? Гүү тий. Зүгээр чинь өчнөө баг 10-20 мянган машин одоо дугаараар хөдөлгөөнд оруулахад явахгүй байна гэж тийм тооцоо гарсан байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөн бол тий. Шал өөр болсон л байна тий. Шал өөр болсон. Ер нь бол зарим үед ч гэсэндээ хүмүүс нэг машина тавиад гардаг шүү дээ. Тэгээ ер нь бол зөвхөн машина тавьж гарах гэснээр за төвгөл ингэжсэн үед бол харин зарим хүмүүс амар зүгээр цаанаасаа явуулахгүй болохоор амарын зүгээр гараа алхацгаад амар юм. Энэ цагдаа тээврийн газрынхнээс илүүтэй энэ залуучууд бас өөрсдөө одоо нэг болохгүй бүтэхгүй байгаа жолооч нарын зургийг энэ аваад Facebook, Twitter энэ захим югаар тараачдаг болсон гэж тэр их зүгээр юм шүү харин. Харин тийм ээ давхар айхтар хяналттай болоод байна шүү дээ. Нөгөө жүжигч аглагч нь бас машиныхаа дугаарыг сольж байгаа гэж Facebook-аар нэг тараацсан. Тэгээд гартлээсээ. Дараа нь эрхийг асцсан гэж сонсогдсон үнэн юм болов? Сонсогдсон тийм. Тэгвэл сонсоогүй юу? Шинэ гасаар мэдхгүй цусгийнэ. Шууд явчихсан. Өөрийнхөө яриа гарал ярьж шүү. Бүгдээ ажилтаа байхдаа зурхаа харддаг уу? Юу харддаг вэ? Зурхаа? Гү. Ерөөсөө зурхаа хамаагүй юу? Би нэг санаанд ордгоо шүү дээ. Тэгээ зурхаашд гарах өдөр болдгоо ямар юмд яах өдөр болдгоо гэдэг шиг юм болох бах та. Нэг уртын дугаа хийж үзэх үү? За тэр нь хар өглөөгөр одоо яаж ажиллах вэ? Зүгээрээ зүгээр. Тэр эртний сайхнаас нэг аялчаач. Өнөөдөр чинь намрын дунд сарын шиний 18 өчтөр нэлээ найр хөрөг дуулсан байлгүй. Гэхдээ одоо найр хөрөг дуулаагүй. Сандал хэлсэн тэгээд юу ажил гээд юу найр хөрөнтэй мантай. Бажигдж байгаа юм чинь. Юмны зураг авах нэг хөрөмөрөө гээд. За бид ажихаа хийлээ. Яна галзуурсан юм шиг.
хүчтэй шүдээ гэж яг. Ер нь орчин дугаар явсан бол нэлээд юм дуулах байсан юм шүү. Тэгвах гэдэг нөхөр. Одоо багталтаа алуулах гэж нөгөө ямар ч боромгүй зурагтаар огцсон сууж байна. За тэгэхээр хүүхэд байхдаа нэлийн сахлахгүй дэггүй байсан болтой тэр төрөл хэлээд тийм шүү дээ. Гээ би ч та нэг тийж одноос онцгороо тийж сахлахгүй байгаагүй гэхдээ ихтэй хөлт болгон сахлахгүй байдаг юм чинь тэгээд ерөнхийдөө сахлахгүй байсан л та. Тэгвэл бүр тэгж нэг ад ус сахлахгүй байгаагүй. Өөрийнхөө хэмжээтэйгээс хэрнэдэл өөр нэг онцгой дөрсгүй хөлтэй ижиж тийм биш ээ. Ерөнхийдөө тэгэл гэтээ ер нь жоох бүрэгдүү маягтай хөлтэйсөө. Бүрэгдүү тэгсэн мөрчлөөс сахлахгүй гэж яддаг юм. Байна шүү дээ. Одоо ингээд одон түмний дуугаас сахлахгүй. Чимээгүй сахлахгүй биш. Мэдээж анги найз нөхдөөрөө ингээд нийлээд авахаар мэдээж ингээл дөргөөд өгч. Тэр нэг томчуул хараач гэдэг юм уу, танихгүй ч гэдэг юм гэхээр бас нэг жоохон тийм дараахан тул хөлтэйсэн та. Энэ хүн таны аав. Тий, манай одоо их нэрээ аав. Тий, манай аав. Манай хатам аав. Одоо манай 3 хүүхдийг өсгөж өгсөн юм байна та. Баята бор сууж ин та. За 3 хүүхдээ өсгүүлээд авсан. Тий. Одоо 4-дгээ өсгүүлэх гээд одоо гэргээ манаас их нийтлэс төвчээл байж. За төрчих юм. Тий. Манай аав чинь Хөвсгөл аймгийн Ариат хүн. Чи Хөвсгөлийн үргэн штэ. 3 охинтой хүн одоо 4-дөх нь хүүл байх л гэдэг. Харин одоо ямар байх вэ? Охин байсан ч хамаагүй. Тий штэ, охин байсан ч хүүхдэл л хүүхд. За. Илэглэлийн урлаг ер нь одоо их цөөхөн жүжигч байгаа гэж байна шүү дээ, тий. Ер нь энэ илэглэлийн урлаг хөгжих хэрэгтэй юм уу, үгүй юм уу? Энийг ер нь хүмүүс хэрэг хүлээж авдаг юм уу? Үгүй их содон гоё хүлээж авдаг шүү дээ. Тэгээ бас нэг жүжигчд нь яг ингээ илэглэлийн жүжигчд бол бас ховор, тий. Гэтэ байх ёстой юм уу, байхгүй ёстой юм уу гэхээр би байх ёстой гэж бодож байгаа. Яг л өөрөө ингээ жүжүүлэх явж байгаа юм чинь. Чи хошин л одоо урлаг ил нэг төрөл шүү дээ. Хошин илэглэхээр чи ганцхан бидний одоо хүн илэглээд байгаа шиг илэглэл зураг, илэглэл явахт филитон нөгөө өгүүлэг янз бүрийн хэлбэрээр байдаг шүү дээ, тий. Илэглэлийн урлаг хөгжнөө. Гоё олон гоё залуучууд гарчиж олон хамтлаг болох гэж боддог шүү дээ. Тэр таны хамтлагийн залуучууд чи ер нь өөрөө чи шаардлага ер нь хэрэг биелүүлж байна. Одоо шаардлага хүрсэн хэмжээнд илгэлж чадчихжээ нөө. Ер нь 19-ний тоглолт хэр болох гэж бодож байна. Одоо шаардлага хүргэж, шаардлага хангах чи, шаардлага тавих ч юу ах вэ? Би нэг айхтар гэтээ манай хоёр хамтлагийн ирэх юм бол хамаагүй надаас дүү хүмүүс л тий. Гэтээ би нэг айхтар одоо юу гэдэг ингээл тагэнгээ загнаад би шинийг айхтар тэгж чадахгүй. Зүгээр ерөнхийдөө бол гуруулаа бие биендээ зөвлөх. Тэгэл би энэ нь болж ийн тэр нь болохгүй байна ингэж тэгж ийн гээл яг зүгээр насаар ч гэсэн авах учраас би бас ахлах маягтай. Тэрнээс айхтар нөгөө хоёрыг тим гэж шаардаад нөгөөд нь чадахгүй болохоор нь тэглийн гэлэг нэг тийм байхгүй. Ер нь 19-ний тоглол сайхан бол. Юу би палс ихтэй юм бол. Гэр бүлийнхээ альбомноос зураг сонирхолтой ер нь хүүхд байхтай юм. Оюутан байхтай юм цэлүү. За энэ гэр бүл альбом энэ чинь. Ингээ манай аав ч хоёр байна, манай хатам аав ч хоёр байна гэх юм гээд. Танай аав ч хөл архан юм шиг. Манай аав архангах ээж өмнө өрөх. Ээж харанга төрчихсөн. Миний тал нь өмнө. Талаар нэг 2-3 дуу дуусан байсан билүү? Тий. Тэр дуунууд энэ одоо миний багын зураг, энэ манай их нэрийн зураг, энэ би тав. Манай том охин, дунд охин, баг охин гэл. Энэ хоёрын төлөв адилхан байна. Энэ өөр юм уу? Энэ би, энэ манай баг охин, саяны нөгөө цэцэрлэгтэй явдаг. Саяны цэцэрлэгтэй явдаг. Толгойн хэлбэр бол яг адилхан байна. Энэ одоо ингээл хамгийн анхны охин төрчихсөн байгаа зураг. Залуу байх юм. Хөдөө байсан юм уу? Үгүй хотод. Энэ төр чи хөдөө очсон юм уу? Үгүй хотод ингээд аавын дээр. Аавын даа. Аавын дээр байгаа байхгүй. Манай там ба. Манай эхнэр чи хааны бийдээ? Манай эхнэр өөр хуваараа бизнес хийдэг.
Ер нь тэгээд ихэнх чи хизээ мөдөө төрөх гэж байгаа юм шүү Тий. дээ. Өнөөдөр ч магадгүй Тий. гарч ч магадгүй. Одоо тэр шүлийгээ тавьсан жаахан хурж ийн үгүй. Нэртэй шүлийн өргөж өгөх гээд байдаг. Шүлийн өргөж өгөх гээд байдаг. Хүмүүс ирэх нэ одоо ингэж хоцрох нэг. Шонхор телевизээс хүмүүс ирж эхлэе. Жаахан хоцрох нь байна шүү гэсэн заал хичээлээ. Ер нь бол тэгтээ дотроо хүү төрөөсэй гэж бодож байгаа зү. Аа. Хүмүүс харин нөгөө ер нь л хүү төрөөсэй гэж бодож л байгаа л та. Хүн амтнаас асуусан уу ямар хүү төрөх вэ гэж. Асуугаагүй яах юм. Ямар ч дэход очиод харуулна гэхээр хүүсийн битгий хэл гэж имжтэй хэлээрэй л гэдэг. Өнөр ихтэй айлтгах нэ танах тэгвэл. Тий. Дээр үчи одоо 3-4 хүүхдээ л цөөхөндөө л ордог байсан. 7 8 10 гэл тий. Одоо 3-4 хүүхдээ болох бай танах хэдэн хүүхдээ болоё гэж бодож байна. Оо тэгэл одоо бурхан өгөөдөө тэгэл аваад л шүү дээ. Хүмүүс чинь тэгэл нэг хүүхэд гаргахаар л хамаг амьдрал нь дуусчих гэж байгаа юм шиг л. Тийм ээ. Яадаг шүү дээ. Би тэрнээс зэрэг л яддаг шүү дээ. Хүмүүс чинь тэгэл нэг хүүхэд гаргачаал нөгөө хүүхэд нь сургуульд ороод том болоо 2 3 4 дугаар ангид руу ороод готлоо. Чи дүүгийг гаргаж ихэд ажил болохгүй нэ ажил болохгүй нэ гэл нэг л их ажилтай байна. Тэр үедээ яагаад болоод ирсэн ажил яаж зүгээр. Энд нэг Орсын цэрэг ирж ирсэн. Тий Орсын цэрэг ирж ирсэн. Ти өөр альбомноос ч нэг бүр сонирхолчмаар зураг энэ ийм төрлөө зураг. Сонирхолчмаар зураг. Энэ миний зүгээр яг хувийн альбом л дээ. Миний бас нэг гэртээ зүгээр хувийн альбом та. Энэ одоо миний бүр багын зураг байна. Үсээ авахгүйхээс өмнө авсан. Дахиад өргөхөөс өмнө. Дахиад өргөхөөс өмнө авах болсон зураг. Ингээ манай ах トゥ нар хэдүүлээ авчихсан. Долуулаа. Аа за 2 эмэгтэй. 2 эмэгтэй 5 банттай. Доороос 3 дахь нь вэ. Тийм ээ. Энэ хараа энэ их хойд руу одоо тарган болгаатай хөтөний хөт. Дээр би орс болтойтой. Энэ зэрэг. Ер нь энэ нэг доороос 3 дахь нь хэр чин дээрээ 4 ахтай юм тий. 3 ах нэг ч. 3 ахтай. Аа 3 ах нэг ч. Энэ нэг болгон гол. Аймгийн төв дарамжилт өгсөн юм тий. Аймгийн төв дарамжилт. 3 ахтай ер нь хэр зэмлүүлж өгв. Болгоны гайгүй. Оо үзэх цагтаа үзэлгүй яах вэ? Чи одоо банд дээр чинь ширүүн төсөлгүй яах вэ? Хата айхтар гайгүй би чинь чигсүүлэн дүүх байсан юм шиг лээ. Бидний үеийн хүүхдүүд чинь нөгөө их чах нарынхаа багтсан жижигцнийг өмсөд гангарчдаг. Тий, одоо ахыхаа шинэ баг өмсөхгүй тий. Өмсөхгүй. Ер нь тэр чих сайн юм шиг үлээ шүү дээ. Нэг айхтар зөв хүмүүжил юм шиг байна шүү тий. Энэ зэрэгт байх үеийн зураг байна. Хаан зэргийн албаас. Эрдэнтийн 200 дугаар ингэ таасан матуудлагын. Энэ оюутан цаг энэ амбих хэдүүсийн төгсөлт бид нар нэгдүгээр курс. Тэгээд хэдүүсийн нөгөө хонхны төгсөлтийн нөгөө дипломын жүжиг. Тэгээд манай дээдлийн курслоор аглуудаа эднэс байж байна. Энэ ваны хотод тоглодог. Тэг жүжигч байгаль. Жуаж байна. Энэ манай дуулаач ангийнхан байж байна. Энэ манай хоёр салдгүй хоёр найз байна. Салдгүй ч одоо яг бүр 10 жилээсээ бүр нэгдүгээр ангиас найзсан Батбул Дархан Баатар гэж. Дуулаач ангийнхнаас ч одоо дуулж байгаа хүн байна. Олны танил. Батэрдэн Ноёма Няваа самтлагийн амраа өндрөө тэгээд уянгаа гэж зөндөө өнөө Ариун Баатар. Дуулаач ангид орчход жүжигчний ангид төссөн юм уу? Жүжигчний ангид байж байгаад тэгээд дуулаач ангид байхгүй. Тэгээд дуулаач ангид. Энэ нөгөө дипломын нөгөө дуугаа яаж энэ лами жууяар нөгөө самьяна юу илээд тэр. Диплома ямар үдэнтэй хамгаалсан? Гайгүй шүү. Гайгүй хамгаалсан шүү. Сүүсийнхний диплом хамгаалт гэж айгу сүртэй юм болно шүү дээ. Бүр тоглолт. Тоглолтоор нэг хамгаална, шалгалт өгнө. Тэгээд дипломын бичгийн ажил. Энийг манай банд нар байна. Төгсөлтийнхэн. Ариун Баатар бай. Ариун Баатар шиг бай. Энэ классик Жэми Мөнхбат. Аа тийм. Энэ энэ Батэр ингэ. Цэргийн дуучин чуулгын тэгчин яв. Дөрөв театрын Баасан жаргал хин Батэрд нь хаанаас ирсэн гэсэн сураг байсан баг. Тэр талаас ирсэн байгаа. Энэ нөгөө нар хоргоцсон битүүн гээд болормоогоо гээд бид хэд нэг юу хийжсэн зураг байна. Шиндэг ус гавьяат. Тэр ч одоо урах дус шүү дээ. Энэ юу гэж зөө чи юу гэж зураг шүү дээ. Энэ чинь энэ зургийг чи аваад одоо тэгээ энэ ч одоо тарга 20-г байх үе зураг л доо. Аа за. Тий. 20-г байх чинь тэгээд тарга алдаад тарганы дуртай юу? Дуртай. Өөр агандгүй. Агнживээс одоо тэгээд тэр болгоно нутаг явж чадахгүй юм уу? Очоод бол агна. Тий, одоо хорцсон шүү дээ. Агна гэж ярьж болохгүй шүү дээ энэ камерын өмнө.
Гэтэ нутагтаа очвол бас нэг Нутагтаа очвол бас нэг тий. Амтай ах トゥ усаас нэг шил болгочих юм байна тийм ээ. Энэ манай хөдөө байдаг аавын дүү. Чожо хүү гэдэг энэ гэргийн энэ чожо өмцгээд. Энэ чожо хүү бах их төвхтэй үнтэй. Анх сууст орчоод төлбөр байхгүй. Тэр үед суусын төлбөр 42,000 төгрөг болчиход байдаг. Хэд онд? 94 онд. Анх нөгөө ихтэй зургуулаа төлбөртэй болж гисэн. Төлбөртэй болж эхлээд тэгээд надад ганц мундаг том шараа зардж өгөөл төлбөр хийгээд намайг сууст төр үдчихсэн. Миний хайртай ах байгаа. Энэ нөгөө салдгүй гурав чи энэ. Салдгүй гурав найзуудчаад хаана байгаа вэ? Манай Батуулд болохоор одоо Аранга аймгийн Миндэн спорт хорог үндэсний үгийн дасгалж явуулагч хийж байгаа. Энэ Дарханбаатар нь болохоор ургахын компани захирал нөгөө ингээд юм хийдэг. Ховцмоц сэвэлж мэддэг зураг мураг юм хийдэг. Одоо найзуудтайгаа ерөнхийдөө холбоотой. Баян холбоотой салахгүй шүү дээ. Тэгэхээр нөхөнд багын найзууд гэдэг чинь. Магийн найзууд салахгүй. Эцэг салахгүй юм шиг байна тийм ээ. Биларданд бол улаан биш үү те. Манай хамтлагийн 3 бол тэгээд савл хийвэл билард тоглоно да. Өөр чинь их одоо би нэг уран танаад хайггүй. Надад ингээ манай ангийнхан тусч байна. Багштай. Энэ оюун тэгээд манай ангийн анги дааждаг гэсэн багш. Сүүсээ. Энэ мөнх цул гээд бүрээдийн одоо хардын жижиг юм болсон манай анги. Згцэлваа. Ингээд дандаа нэг тоглолтоор хөдөө явж исэн дургнууд та энэ Аранга хорогт Хамакар нэг бүтэн бөхсөм аймаг төрж ирсэн. Тэгээд одоо гадаад хэрэгцээний сайдсан зондоо шатар нөгөө маркетинг албаны дархан байсан. Тэр тохиож илаа. Энэ нөгөө 3 цэнхрээгаа. 3 цэнхрээгаа. Ховдгийн анхаа. Их нэртэйгээр ер нь яаж танилцчихсан бэ? Хэдэн онд танилцсан? Их нэртэйгээ 98 онд оюутан багтаал хоёлаа танилцсан. Тэгээд 3 охинтой доллар өгөх гал ингээл. Жуай. Энэ 20 сэрдгийн нурууг энэ жил нодлон давсан. Зүгтэй юм билээ. Өсгөл явж байгаа. Энэ ямар шугамар явсан? Энэ нөгөө Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга энэ инхэм болох. За. MCS group. MCS одоо их хурлын. Одоо их хурлыг шимэрсэн. Нутгийн Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн ажил хийсэн. Ганзар гавьяат, амгалан гавьяат битдэг. Өстой гоё юм билээ. 20 сэрдгийн Монгол орны үсгэлэн гэж ямар гоё юм блий. Нөгөө салдуурах ч энд байж л байна. Энэ манай аавын залуугийн зураг адилхан байна. Адилхан байна шүү дээ. Яг адилхан. Манай их нэр дээрээ 2 ахта доороо 2 эрэгтэй дүүтэй. Айлын ганц ах. Айлын ганц ах гэсэн чинь 3 охин гарцсан. Санал тавьчихсан тийм. Энэ манай хамтлагийнхан байна. Энэ юм хөөж үжигч, энэ анх 2 жүжигч. Юм хүүгийнх ингээд хүү охин 2-тэй, анх 2-ийнх маань 1 хүүтэй, манай 3 охинтэй ингээд нэдлэн. Цагаан саргах бацгаж ирсэн. Ваа. Эвэрхүү энэ миний бабар хар багын бүр нэг голын найз нэг хөдөө нэг бүр Эрдэнэ мандлын үлций утдаг залуу бай хоёлаа нөгөө мөртөө. Хэд оны зураг вэ? Энэ 97 оны зураг. Энэ бол бүр хар баг юм. Нөгөө гурав чинд байж лээ. Энэ багын найзуудынхаа талаар яриач дэлгэрэнгүй. Манай багын найзууд бол одоо зөндөө байгаа. Тэгээд нэг толгойн 3 жил шиг яг бүр хар багасаа салахгүй энэ Батуул Дарханбаатар гэдэг манай хоёр найз хоёулаа. Тэгээд Аранга гурван 10 жилийн сургуулаа төгссөн. Тэгээд одоо олон жил үргэлж чинь дөө. Бүр нэг яг л нэг зовх цагтаа цуг байж, жаргах цагтаа цуг байдаг юм сайхан найзууд. Энэ миний бүр багын зураг. Энэ стамарцсан зураг байна. Таргамалгаа өссөн байна гэдэг. Тий, таргамалгаатай. Энэ таргамалгаатай зургийг тодруулдаг гэсэн үү? Өшөө одоо сайтанд ярьж хэлэх юм одоо ийм юм регистр байгаа. Юу ярих вэ? Монголын ард түмээ гэдэг чинь. Өөрөөр үзэхэд талаар яриач. манай Аранга Эрдэнэ мандлын сумын ээж өмнө говийн баян сумын. Тэгээд аав маань цэрэгт яваад өмнө говьд хуваарлагдаад тэгээд тэндээ ээжтэй танилцаад Арангатай авчираад амьдэрсэн юм чиртэй. Аав маань бас жолооч байсан. Манай ээж чинь яг номын дэлгүүрээ худалдаг шийдчихсэн. Аранга аймгийн эрчим хүчний үйлдвэр
тэтгэврт хатлал нэр хийчихсэн манай ээж. Оюутан болоод нутгаас орсон уу? Тэгээ би энэ оюутан болж ирээл тэгээд ерөнхийдөө манай хаав ээж хэрдээ би нэг оюутны байраар 2 жил яваал тэгээд аав ээж хэр за одоо ер нь оюутны байраар ч юм бүтэхгүй биш үгүй ингээд хойноос хүрээд ирсэн та. Үзэгчтэй зориулаад одоо айдууны мэдчилгээ өргүүл одоо манай телевизийн фонд байгаа ямар дуугаар гэдэг юм уу гэртэмдээ нэслэгээ төвшүүлмээр байна нөтлөөний Хөжир нэг төрсөн нутаг усаа гэж хэрдэг штэ. Тэгээд би чинь нэг манай төрийн сорилт солиулгын сэрлийн багш төрийн сорилт соронзон болдог ш. Яг манай нутаг өөр битэрнийх болох байхгүй манай Аранга Эрдэнэ мандлах. Тэгээд Аранга одоо энэ Монцомаг гэдэг Бацаахан гэдэг яруу найрагч. Бацаахан ах нэг арай сайхан ангай шилэгчээ тэгээд тэрэнд нь соронзон болдог шаялгаа хийгээд тэгээд арай сайхан ангай гэдэг нэг 3-4 жилийн өмнө дүүрээс. Тэгээд ерөнхийдөө зүгээр нэг айхтар ингээд дуучид чиг FM-ээр явуулаад зургатаар хэд FM-ээр явуулаг үлдээ. Гэтэ Арангайхан сонсох дуртай дуун нь нэг. Тэгээ ерөнхийдөө одоо шонхор телевизийг үзэж байгаа үзэгчтэй болоод нутгийнхандаа арын сайхан ангай дуугаар л одоо айдууны мэд төвшүүлнэ дээ.
урилгыг хүлээж авч өглөөний цай гэртээ хамт уусан танд баярлалаа. За. Удахгүй болох тоглолтод чи амжилт хүсье. За баярлалаа. За жоохон бэлтгэл муудад мэдээж явчлаа. Тэгээд эхнэр маань нэмлэгтэй болохоор бас жоохон бажигдлаа. Зүгээрээ. За та нар ч гэсэн амжилт хүсье. Шанхар телевизийн хамт олондоо ч гэсэн уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Хүүтэй болох болтугай. За, эрүүл болог. Эрүүл ботор шиг гэдэг. Тэ.